За салуу. Бүгд арай мэндий энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо ерөнхийдөө өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээд юмнуудаа бэлдээд Эрдэнэт рүү гарах гээд байж байна. Маргааш Эрдэнэт марафон болно. Тэгэхээр өнөөдөр гарах хэрэгтэй. Очоод сайхан амарч аваад маргааш өглөө гүйлттэй шүү дээ. Тийм кроссинг тэмцээн болсноос хойш ер нь гүйлтийн бэлтгэлүүд наан цаана гээд багасаа хийсэн. За тэгэхэд ерөнхийдөө гизээ. За тэгээд дахиад юм сайхан нүрээ жоохон цэвэрлж аваад, төсмөсөө жоохон янзлж аваад тэгээд гарна жоохон зэрэг хэсэг амарчсан ч жоохон сэгсээсэн байна. Энэ сүүл нөгөө би кроссфитийн тэмцээнд ороод төрүүлсэн. Тэгээд энэ Солонгосын энэ гоо сайхны бүтээгдэхүүн бол надад үнэхээр маш их таалагдсан. Одоо та нар миний арсыг харж байгаа бол ер нь бол миний арс сүүд би энийг хэрэглээд 7 хоног юм. Сая ах санд авсан би бүтэн сайнс хэрэгжилж эхэлсэн. Тэгээд мэдэгдэхүүс эрс бол ингээд царай зүсний ингээд сэргээд бүр маш гоё болж эхэлсэн. Тэгээд эрэгтэйчүүдийн ийм коммуус нь биднэрт бэлгэнд өгсөн байгаа. Тэгээд энэ болохоор клинсер цэвэрлэгч юм. Энэ болохоор тонер нь тэгээд энэ болохоор крем нь эрэгтэй, ерөөсөө эрэгтэй. Энэ болохоор нарны тосны гэдэг хэвгүй. Тэгээ би яг ингээд сүүлийн хэд хоног бол эднэрийг яг тасрахгүй маш сайн хэрэгжилж байгаа. Тэгээ миний нүүрний арсны өнгө бол үнэхээр бүр гоц одоо юм хурдан хугацаанд өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгээ бүр үнэхээр таалагдаад урд нь би ингээд тодорхой хэмжээний нүүр цэвэрлэгч тэгэл нарны тос мас хэрэгэлдэг байсан л та. Гэхдээ яг нөгөө арсанд маань ингээд таарахгүй минийх ч маш их холимог арстай. Нэг бол амар тослогдоод, нэг бол бүр хитрхи амар хуурайшаа ингээд айгүй хэцүү байдаг. Тэгэнгүүт одоо энэ бүтээгдэхүүн маань болохоор надад үнэхээр их таалагдаад байгаа. Тэгээ ямар ч гэсэн хэрэглээд 7 хоногийн үр дүн бол гайхамшигтай байгаа. За тэгээ та нар харж байгаа сте. За ингээд цэвэрлэгчээр цэвэрлцээ. Одоо ингээд нүур амар гоё болчих. Нүрээ арчихтаа би ерөөхдөө нүрээ арчихтаа ингээд дарж айгүй их арчиж байгаа сүүлийн үед бол тэгээд нүрэн дээрээ нэлээд сайн анхаарч байгаа. Ер нь бол нэлээд сайн анхаарч эхэлж байгаа арсан дээрээ. Тэгээд тэрмээр гэсэн нөлөөгөө үзүүлээд ингээр бас сэтгэл зүрхэн байна хурж чадж байгаа. Ингээл нүр мүрээ цэвэрлээд YouTube энтрээ бүр нарийн гоё ингээд хийгээд ихсэн. Гоё сэтгэл санаа заахан байна. Одоо бол би ингээд тасрахгүй бичлэгүүдээ бол хийгээд явнаа. Та нар маань ч гэсэн гоё YouTube бичлэгүүдийг маань үзээд гоё subscribe дараад дэмжээрэй за. Тэгээд орж байгаа тэмцээн оролдоо хийж байгаа бэлтгэл гээл читээ юм гээл юмудаа та нартайгаа ингээд хуваалцаад явбал тэгээд хэрэгтэй гоё мэдээллүүд авахыг хүсч ивэл бас коммент хэсгээр гоё бичээд үлдээгээрэй. Тэгээ миний нөгөө өөрийн аппликейшн бас үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. Тэгээд та нар маань аппликейшнийг маань татаад бүртгэлээ хийгээд тэрүүгээр бас ингээд гоё сургалт мөргөлт авч болно шүү. Онлайн сургалтуудаа би бүгдийн аппликейшн дээр байрлуулж байгаа. Тэгээ удахгүй бас хоол моолны гоё юмнууд сургалтуудаа бас оруулах гээд бэлдэж байгаа. Тэгээ та нар намайг анзаарч ивэл ер нь бол дагдаг хүмүүс маань үзчихвэл анх фитнес өнгө фитнес яваад тэрний араас бол нөгөө тэмцээнд орж эхэлсэн шүү дээ би тий. Тэгээд тэмцээнд орж эхэлсэн цагаас авах болоод бол ер нь байнгын хоол гэдэг зүйлийг бол өөрөө бэлтэж сүүлийн 4 жил, бараг 5 жил шахуу ингээд бэлтэж авч явдаг болсон. Тэгээд нөгөө хоолыг маш ихээр ойлгож мэдээж судлаж одоо
Сний хүчээр өнөөдрийн одоо энэ биеийг илүү сайхан бүтээж явж байна. Тэгээд сурсан юм их байна да. Энэ 12 жил сурсан ч юм их байна. Алдаж оноод энэ зөв байсан юм байна гэж олж авсан ололтууд ч их байна. Тэгэхээр мэдээж 10 хэдэн жилийн туршлага гэдэг бол маш их туршлага. Тэгээд тэрийг танаа маань өсөж. Тэгээд миний энэ хайрс ер нь жоохон энэ хэсэг бол ингээд ер нь жоохон унчих гад байдаг талтай байдаг хгүй яагаад тэгэхээр нөгөө би ч айгүй хацарлаг тэгээд нэлийн бас тарган байсан 110 хил хүрч исэн шүү дээ. Тэгээд анх нөгөө фитнесийн сасж байгаа 105-аас сасж эхэлж исэн. Тэгээд ер нь бол энэ жоохон унчих гад байдаг. Гэхдээ сүүлийн үед бол маш гайгүй байгаа. Яагаад тэгэхээр нөгөө нүрээ цэвэрлэхдээ би дандаа ингээд дээшээ ингэж татаж цэвэрлэдэг. За тэгээд одоо хүүтэн өс цусны ач марч байдаг хөө. Тийм. Тэгэл зөндөө олон зүйл байна дөө. За одоо кремэд хүрчихсэн. Одоо ингээд сайхан нарныхаа төсийг харуулсан. Төрөгчж байгаа. Тийм нөгөө хөс мөс гараад урсдээ штэ. Тэгээд нөгөө хөс гараад урсгаар нүдрөө ороод нэг хорсгоод идэв штэ. Энэ болохоор юусе тийхгүй байгаа даа бас таалагдаад байгаа байхгүй юу? Өдрөө орохоор амар хорсдог байхгүй айгүй хэцүү. Өөр нарны тосноос төрөх үзчихсэн үү? Гүүхээр бид нар ч одоо нарны тос төрөхгүй бол гадаа бол тэгэл гүйлтэн дээр бол тас харал амтан болж байгаа юм чинь. Тэг та нар боддоо би энийг төрхээд зөө юм. Тэгэд нүрээ цэвэрлээд гадаар ингээд гүйлт хийж байгаа шүү дээ. Би ер нь гадаа мөнтө бас яваад байгаа шүү дээ. Тэгэхэд арьсны өнгө юм бэ гэж боддоо та нар одоо ингээд хартаа дайжгүй байгаас дээ ер нь 7 хоног хэрэгсэн гэдэг байна. Дайжгүй байгаад байгаа. За юм байна. Тэгээд өнөртөө сацсан шүү дээ. Энэ өнөртөө бас эсвэл тавсан. Айгуу гоё. Таалагдаад байгаа. За тэгээд ачаа бараагаа бэлдээд машиндаа игээд гарахтаа ер нь бол бэлтцгээе. За энэ очиж байна. Тэгээд намайг ивент итгэж байгаа байгууллага маань глюкозтой ус. За энэ ус бол яадаг вэ гэхээр одоо ерөнхийдөө нөгөө бид нэр гүйлт хийж байгаа, маш их хөлс алдж байгаа, за энерги алдж байгаа үед бол бид нар энэ глюкозтой усыг бол ууж тэр эрдэс энержи тий тэр плантсуудыг бол дараа явуулдаг гэсэн. Тэгээд хамтарч ажиллаж байгаа байгууллагатаа маш их баярлалаа. Тэгээд та нар маань энэ усыг ууж үзээрэй. За энэ үнэхээр гоё ус. Тэгээд усаа бол мэдээж авахгүй болохгүй. За тэгээд хооцоо авчихна. Окей. Nice. За тэгээд За тэгээд сүүлийн үед бас би нэг надтай бас хамтраад нэг юм ус орж ирж байгаа. Тэгээд ямар ч гэсэн одоогийн байдлаар бол ууж үзэж байгаа. Монголд үйлдвэрлэж байгаа юм ус байсан. Тэгээд тусал гэдэг нэртэй. За тэгээд ямар ч гэсэн ууж агаад тэгээд ямар хуу одоо өөр нөлөөтэй энэ ашиг тустай юм гэдгийг нь хуваалцсан. Гэтэ усны хэрэглээ бол манай монголчууд бол маш сайн хэрэгэлж сурж явах хэрэгтэй шүү. Ус бол маш чухал зүйл байдаг. Тийм учраас бид нэр усыг маш сайн хэрэгэлж сурж явах хэрэгтэй шүү. За. Окей. За тэгээд найзаагаа аваад хөдлөн. Одоо манай найз ирж байгаа. Манай найз бас 21 км-т гүүхээр бүртгүүлсэн байгаа. Тэгээд бид хоёр одоо хамт гарах гад байж байна. Тэгээд гой процесстэй хаваалцаад явах болно. Тэгээд влог хийнэ гэдэг чи өөрөө бас олон ч удаа хийх гэж үзсэн, олон ч удаа оролдож үзсэн. Одоо бол үзсэн ч байсан, үзээгүй ч байсан хамаагүй хийж үзнэ. Окей. За манай нэг тэр ирж байна. Санч. За билэн үү анда. Окей. 21 гэлбэрдэл гөөгч байгаа үйл тэгээд бас ийшээ анда ийшээ. Тэнд байгаа. After нэг хаад идчихэд явна.
За одоо найзтайгаа ерөнхийдөө хоолны газар орж ирээд явахаас өмнө юм идэх гээд байж чинь. Тэгээд манай 21-р харууллын хажуудалд нэг гоё хоолны газар байдаг жижиг. Тэгээд энэ газар орж ирсэн чинь 7 хоногийн нэг өдөр юм хөөрхөн жуус өгд юм байна. Тэгээд яг энтэй таарчлаа. Харалтаа. Ийм гоё. Энд чинь махан орох гэдэг шүү дээ. Өндөг махан орох. Манай ийшээ бол ингээ хоол ийм гоё гарч байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол гайгүй. Ажиллах чадвар нь гайгүй байна шүү дээ. Одоо л буцаад нөгөө нэтлэнгийнхэн хоорон дээр бийж шүү дээ. Цөмөрдгийн өмнөх хоорон дээр. Одоо цөмөрлөхгүй шүү дээ. Одоо цөмөрлөхгүй. Эрдэнэт гэж юм газар байна. Эшээ бас гоё тий. Гоё байна. Дооч нэг эрдэнтээр нэг явъя та. Дундуур нэг хайлт яваач. Жоохон айлаа. Зяа ингэж my look. Бэлэндэжээ. Өнөөдөр ногоонор ер нь бол би нэг юм ногоон үгтэйгүү бим шиг байгаа юм. 4 жилийн марафон гэж үзсэн. За тэгээд одоо бид хоёр төв талбаар явж байна. Одоо ууснаа өшөө. Өөр ямар нэг асуудал байна уу? 21-ийн хаанаас авч байгаа? Энд ч юм уу те? За. Хөөе, сайн байна уу гэж. За юу вэ? Хотоос ирчихээ яваа юм уу? Тий. Урч хүнд тий. За. Доржоо. Цагаан хараа хамаагүй юм бэ? Хамаагүй мэн та? Яа, хүмүүс өчигнаа бид нар энэчээс номер аав. Өчигдөр номер авч амжаагүй. Одоо номер авнаа. Тэгвэл суурин сар дээд 2 Өнөөдөр гоё өдөр байна. Гоё. Одоо эдэлж байгаа сайн. Дэс болчих. Йоо, ирэх жил багийнхныгаа тэр чигээр нэг хичлээ. Энэ цэргүүчийг ингээд сууж байгаа. За нийт хөрвчлээд явж байна. Маш их тамирчид ирсэн байна уу? Ялангуяа мэргэжлийн тамирчдад зүгээр ирсэн. Барьж өгсөн хожигчтой. Барьж явбал хотлоо.
За 21 мм цаг 36 437 фейстэй орж ирлээ. За тэр хөрхөн гэр бүл амар хөрхөн байна. Аав нь өөрөвч үрээд охиноо артаацсан. Гэр бүл хүүхдүүд хоошоо. Бичлэг яг орж байна. Яа, за ороод ирсэн. Хүчтэй амар. Яа. За. Дуусна. Шилб Амар өвдсөн юм аа. За. Яаж гисэн дуусна. Тэжгүй юу? Тэжгүй. Чи эдтэй гүйж орж байна. Цаг 36. За, бид дуусчихсан. За найзын нутаг боёо сэлэнг рүү орж ирлээ гэдэг байна. Яаж ингэ үлээж байгаа салхи нь үнсэж байгаа шиг мэдрэмж байна. Өршөөлт хийж байгаа илээж байгаа юм шиг байна. Хатцсан юм уу энэ өвсийг? Тэр энийг хараач. Жохон үлийг харлаа. Яг тэр доор нэгаа тасцсан байгаа жохон үлийг. Тэр бас чимж өгч юм шүү. Шүний минь гэх юм. За өнөөдөр Эрдэнэ марафонд сайхан оролцоод найзтайгаа цог өвчөөд. Тэгээ одоо яг гэрийнхэн гадаа ирж байна. За одоо цаг бол 22:45 болж байна. Тэгээд өглөө буцаад Багангаар явна. Ороод сайхан унтж амарчаад өглөө 4 өнгөрөөл явна. 5:30-оос ерөнхийдөө зам нь хаана гэсэн. Тэгээд тэрнээс өмнө сайхан очиод тэгэл явна. Өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр болж өнгөрлөө. Тэгээд ямар ч гэсэн очиж уралдана гэснээр уралдлаа. Тэгээд сайхан байлаа. Сүүлд бас нэлийн дээгүүр орж ирсэн болохоор бас гордлого тэгээд эхний 6-ад орох болов гэсэн гордлого тээсэн. Гэхдээ бас ихний 6-ад ороогүй байсан. Тэгээд яг ер нь бол сайхан байлаа. Тэгээд одоо л ерөнхийдөө залуучууд маань гүйлтээр аягүй сайн хичээлдэг болсон байна. Маш олон хүмүүс оролцдог болсон байна. Тийм тэгээд үнэхээр сайхан байна. Тэгээд энэ удаагийнхаа одоо миний влогтой байсан. Танарт баярлалаа. Тэгээд дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.